Өнөөдөр чуулган эхлээд улсын хурлын гишүүд үг хэлж байхад нэгт сайд байсангүй. За одоо орж ирж явах шиг байна. Уг нь бол энэ 2026 онд Монгол улс хэрэг мөнгө зарцуулах гэж байгаа вэ? Хэрэг мөнгө олох гэж байгаа вэ? Хэрэг үр тавих гэж байгаа вэ? Ямар алдагдал хүлээх гэж байгаа вэ? Түүнийгээ санхүүжүүлэх гэж яаж зээл авах гэж байгаа вэ гэдэг чухал баримтчийг улсын хурлаар батлуулах гэж байгаа гэж би ойлгож байгаа. Гэтэл энэ цаг үед засгийн газрын сайд нар нь ялангуяа эрхлэх асуудлыг нь хариуцсан Монгол Улсын засгийн газрын тухай хуулиар эрхлэх асуудлыг нь хариуцсан сайд нарын чуулганы тангимд суухгүй байна гэдэг бол үнийг хэлэхэд одоо ард түмний татврын мөнгөнд бол үл хүндэтгэлтэй хандж байгаа нэг илэрхийлэл юм шүү. Та бүхэн бас өөрсдөө өмнө дээр бас анхаарал хандуулаарай. За би бас нэг хэдэн үг хэлье гэж бодсон юм. Улсын хурал 2025 оны 5 сарын 30-нд 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 27-28 оны төсвийн төсөөллийг баталсан. Тэр үед бид алдагдaltaгүй төсвийн хүрээ 26-нд баталж өгч ирсэн байна. За бидний хувьд бол манай одоо энэ хугацаанд 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд асар их зүйл өөрчлөгдсөн биш. 3 сарын хугацаанд үнийг хэлэхэд Орос Украины дайн гараад 3 жил гаруй болж байна. Трамп ерөнхийлөгч болоод худалдааны 2 дахь удаага ерөнхийлөгч болоо ингээ худалдааны ийм тариф л тогтоох нь тодорхой болоод 1 жил болсон байна. Манай хамгийн том худалдааны түнш бол хамгийн тогтвортой эдийн засгийн бодлоготой, тогтвортой эдийн засгийн өсөлттэй улс гэв гэнэт 3 сарын дотор бодлогоо эрс өөрчлөөг байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ бүгдэд тааруулаад ялангуяа хамгийн тогтвортой байх ёстой энэ хуулиудаа нэг тогтвортой сахиад явах ийм сахилга бат манай засгийн газарт байх ёстой юм шүү. За эдийн засгийн хүнд үеийг эдийн засгийн одоо тэлэх бодлогоо төсвийн бодлогоор явуулна. Бид нар явуулахаас аргагүй гэж байна. Төсвийн бодлого хэрвээ зөвхөн төсвийн бодлогыг тэлж эдийн засгийг тэлэх бодлогыг явуулах юм бол мөнгөний бодлогот чинь ямар ч одоо ажиллах орон зай үлдэхгүй. Энэ бол сүүлийн одоо 20-30 жилийн ерөнхийдөө бидний давтагдсан гол алдаануудын нэг нь энэ. Одоо зээлийн хүн ямар байгаа вэ? Та бүхэн мань харж байгаа. 2026 онд улсын төсөвдөр 1,8 орчим төгрөгийн тоног төхөөрөмж худалдаа авалт хийхээр байлаа. Энэ бол бүгд гадаад валют болж гадагшаа гарна гэсэн. Тэгэхээр энэ бүгд дээр та бүхэн мань өөрснөө дүн шинжилгээгээ хийгээрэй. Тэгээ ингээд Монгол улсын нэгдсэн засгийн 2026 оны төсвийн хүрээний мэдээлэл 2027-оос 28 оны төсвийн төсөөлийн тухайд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2 дахь хилцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо болон бусад байнгын хороонд шилжүүлж байна.